За баярлалаа. Нэр дэвшигч бол Содотрын гишүүнд амжилт хүсье. За манай Өмнөг аймгийн хувьд бол бас нэлээд асуудалтай аймаг. Монгол улсынхаа эдийн засгт бол хамгийн их тэмдэглэг үзүүлдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд өнгөрсөн жил бол 60 гаруй тэрбум төсөв тэмдэглэг үзүүлсэн. Мөн энэ жил одоо 90 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөгдөд ингээд орж ирж байгаа аймаг. Эдийн засгийг сайжруулах гээд Монгол улсын бүх бодлого тийшээ хандагдаж байна. Эдийн засгийн сайжруулъя гэдэг. Тэгээ эдийн засгийн сайжруулъя гэдэг хүний эрхний асуудал тэнд хоцорчихоё гэж ингэж айж байна. Эдийн засгийн сайжруулахын тулд маш олон дэд үсээ хөгжүүлэх асуудлууд байна. Жишээ нь одоо Өмнөг аймгийн ялангуяа одоо миний сонгогдсон тойрог дээр бол 5 талын ханги бандлын хатуужилтын замын 5 талын гашуун сухатын хатуужилтын замын асуудал, баруун наран цагаандлын хатуужилтын замын асуудал, өнөөдөр цогтвоосмын даданцтай заагаас цогццын орох 59.6 км зам гээд дандаа эдийн засгийн өргөөжтэй ийм замууд. Энэ замуудыг эрчимжүүлэхгүй бол хүний эрх зөрчигдөд байна. Гашуун сухат авцсан дээр өнөөдөр өдөрт 7 хоногт 3 хүний амь нас явж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай хүмүүс маш анхаарлаа хандуулж бараг сайд болоод техникийн томилтоор бас ингэж яваасаа гэж бодож байгаа. Өнгөрсөн жилд томилогдсон 2 шинээр томилогдсон 2 сайд маань очсон. Уул уурхай сайд, зам төврийн сайд. Тэд маань очиж өнөөдрийн гашуун сухат замтай холбоотой тэр их очир дугаар үүссэн. Тэнд ажиллаж амьдарч байгаа улсуудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцж засгийн газрын 320 дугаар тогтоолтыг гаргасан юм байна. Энэ тогтоолын дагуу бол тухайн нөхцөл байдал бол арай гайгүй болсон. Харамсалтай зүйлд бас ахаад засгийн газрынхаа 320 дугаар тогтоолдоор нэмэлт өөрчлөлт оруулж тэр урт тээврийг явуулж гиснээр өнөөдөр очирд 70 км замд хүрчихсэн байж байна. Хүйтний үлрэл ойртож байна. Тэнд очир хавааран байна. Монгол улсынхаа эдийн засгийг хэдийгээр бодох хэдий ч хүний эрхийн асуудал зөрчигдсөөр байгаа учраас энэ асуудал дээр та илүү анхаарч ажилласаа гэж ингэж бодож байгаа. Эдгээр энэ том одоо бүтээн байгуулалтуудыг хурдлуулах асуудал дээр анхаарлаа хандуулаач. Бас 3 төс буюу шивээ өрөөний баамт орох энэ замын асуудал байж байна. Тэн дээр аргаа ядахтай малчид иргэд маань одоо зам хаагаад зогсчихсан байж байна. Нөхцөл байдалтай нь очиж танилцсан. Тэд үнэхээр амьдрахын тулд амьдрах орчныг хамгаалахаас өөр арга байхгүй. Өнөөдөр бидний хөдөө аж ахуй газар тариалангаа хөгжүүлнэ гэж ярьж байгаа. Монгол улсынхаа эдийн засгийг солонгоруулна гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бэлчээрийг хомсдуулж байна, усыг хомсдуулж байна. Энэ үгэд дэд үстэй холбоотой байна. Тийм учраас эдгээр олон бүтээн байгуулалтыг цаашд анхамжуулах тал дээр анхаарч ажилласаа гэж ингэж хүсэж байгаа. Ялангуяа та маш яралтай тэр гашуун сухат 5 талын гашуун сухатын автомобилийн асуудалтай танилцж өнөөдрийн тэнд хийгдэж байгаа одоо засвар үйлчилгээний асуудал маш удаашралтай байна. Эзэн нь тодорхойгүй байна. Энэ асуудлуудыг бас таавд маань шийдвэрлэсэй гэж ингэж бас хүсэж байгаа. Нөгөө талаас энэ автоврын үндэсний төвөөс олгодог цээ зөвшөөрлийн асуудлыг одоо та анхаарлаа. 11,000 машин цээ зөвшөөрөл гэдгийг олгочихсан явж байгаа гэж үзэж байна. 11,600. Өнөөдөр автозамынхан одоо хүчин чадал тийм байж чадж байгаа юу үгүй юу? Энээс бол энэ очир дугаарын асуудал хүний эрхт хэрэг сэтгэл зөрчигдөж байгаа. Энэ аваар услын асуудал үүнтэй холбоотой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ автоврын асуудлаа, энэ замынхаа асуудлыг, энэ одоо бүтээн байгуулалтын асуудал